Тэдгээр совг тутамд хорт могоогоор дүүргэсэн бөлгөө. Их өглөгт түүнийг үзэж эдгээр хорт могоо нь эрт урд уур ихтийн шалтгаанаар ийн айхмад төрлөө. Маш зов хажуу хэмээн сэтгэхэд төдий могоосыг бээр ганц хүүгүүнийг асархуулугаа адил их нэгүсгүй сэтгэлээр өршөөсөнд тэдгээр могооны хорт сэтгэл амиралсанд тэдгээр хорт могоог гიშгсээр Лусын хааны орд харшид одсонд тэр хотыг хоёр могоо ороож хоёр могоо нь тэргүүн нь хаалганд тулж байх ажгүй. Тэр хоёр могоо нь их өглөгтийг үзээд толгой югаан өндийж хор хийхийг завдсанд их өглөгт хүүхэн асархуй сэтгэлийг бясалгаад тэр могоо бэр тэргүүнээ урд ёсоор үл хөдөлгөн хэвтэнэ. Төдий их өглөгт могоо нь тэргүүнийг гიშгэж хот дотор орсонд хотын дотор нь 7 эрдэнэ үлшгүй харшид нэг нь Лусын хаан суув бүхий үзв. Тэр Лусын хаан бэр Бодисаттваг үзэж цочоод ийн хэмээн сэтгэв. Миний энэ орныг 7 давхар сувгаар хүрээлүүлээд сувг тутам хорт могоосоор дүүргэсэн бөлгөө. Лус ба ягшсаар өөр хинбээр ирж үл чадах буй атал ирсэн нь хэн буюу хэмээн сэтгэж суурнаас босож угтан хүндлээд мөргөж эрдэнэт давцан дээр суулгаж элдэв зүйл эдэнийг өргөн зооглуулв. Зооглосны хойно Лусын хаан өгүүлрөв. Чи юуныг сэтгэж энэ дэрв? Газрын бэрхсийг яахан туулж ирэх хэмээн асуусанд Бодисаттва өгүүлрөв. Замбутивын олон үгээгүй ядуу хүнд эд ба дээл ба эдэний тул нэгний хөнөөж алалцаад үхээд сац 3 муу заяанд унж буй бөлгөө. Би тэднийг нэгүүлсэж аврахын тулд тийм хол бэрх замуудыг туулж ам биеэ үл хайрлан их хаан чамаас чандман эрднийг гуйхаар ирсэн бөлгөө. Чандман эрднийг гуйж хамаг амтнаа тусалвас тэр буйны ачаар илт туулж бурхны хутгийг олно за. Ай хаан чи хүссэн сэтгэлийг минь үл таслан чандман эрдэнсийг надад өгөн сойрох хэмээн өгүүлвэс нагаараажа өгүүлрөв. Чандман эрдэнэ олох уяа маш бэрх буй за. Тийм атал чи бэр чандман эрднийг авахаар энд ирсэн ажгүй. Өдгөө чи бэр миний энэ харшид нэгэн сар болтол суугаад миний өчүүхэн тахлыг бэр амсаад бидэнд номыг сойрхоос чам чандман эрднийг өргөсгөө хэмээн өгүүлсэнд Бодисаттва бэр тийм болтугай хэмээн өгүүлв. Төдий нагаараажаа өдөр бүр 100 амтад эдэнийг бэлдээд Бодисаттвад зооглуулад цан тэргүүтэн олон хүүг дуунаар Бодисаттваг тахив. Бодисаттва бэр тэдэнд нэгэн сар болтол дурдахгүй ойр агуулсан номын гишүүн үзүүлж бүрөв. Өдгөө би харьсгаа хэмээн өгүүлсэнд нагаараажаа маш баясаж оройдох чандман руугаа тайлж Бодисаттвад өргөөд ийн өгүүлрөв. Ай их богд төрлөхөд чи амьтны тусын тулд сэтгэл маш чин бат болсон ажгүй. Чи магад бурхны хутгийг олмой за. Хизээ чи илт туулж бурхны хутгийг олвоос чиний нөхдийн манлаа бий болсгоо хэмээн гудаггүй. Бодисаттва өгүүлрөв. Айр нагаараажаа энэ чандман эрдний агвай хүч нь юун бөө хэмээн асуусанд нагаараажаа өгүүлрөв. Энэ чандман эрдэнэ нь 2000 бээрийн төдий орчин тойрон хэрэглэгдэхүүн бүгдийг хур мэт оруулах бөлгөө хэмээн өгүүлсэн Бодисаттва ийн хэмээн сэтгэрв. Энэ чандман эрдэнэ их агвай хүчит буй атал миний хүссэн их тусыг бүтээж үл чадах буюу хэмээн сэтгэхэд харж ирэх үед нагаараажаа нөхөд сэлд Бодисаттваг хол газраа үдэж одов. Төдий Бодисаттва ганцаараа явх үед холоос хөх өнгөт Биндрян нэгэн хот үзээд тэр хотыг чиглэн одоод тэр хотын дэргэд хүрсэн тэр хотыг 7 давхар сувгаар хүрээлүүлээд сувг тутамд хорт могоосоор дүүрсэн буй ажгүй. Бодисаттва тэр могоосыг үзээд их асархуй сэтгэлээр нэгүүлсэнд тэдгээр могооны хорт сэтгэл амирлсанд тэдгээр могоог гიშгсээр одоод хотын хаалганд хүрсэнд 2000 могоо бээр тэр хотыг ороож 2 могоо тэргүүтэн хотын хаалганд тулсан ажгүй.
Бодисодва асархуй нэгүсгэл сэтгэлээр нэгүүлснээр тэр хоёр могоон хорт сэтгэл амарлсанд могоон тэргүүнийг гიშгсээр хотын дотор орвоос 7 эрдэнсийн үлэшгүй харшийн дотор нэгэн нагараажа суун ажгүй. Тэр нагараажа Бодисодваг холоос үзээд ийм сэтгэмүү. Миний энэ орон дох 7 давхар сууг тутмын дотор хорт могоосоор дүүрсэн бүлгөө. Лусба ягшсаар өөр хэн бээр ирж үл чадах бөгөөтөл энэ хүн хэн боёо? Хаанаас ирэв хэмээн их гайхамшигт болж угтаад мөргөн хүндлээд эрднийг тавцан суулгаад элдв 100 амтад эдэнийг бэлдээд Бодисодвад өргөн зооглолоо. Эдээ зоогсны хойно ийм өгүүлрэн чи юуныг сэтгэж энд ирэв? Хэрэг чин юу хэмээн асуусан Бодисодва өгүүлрэн. Би хол газраас хаан чамаас чандамныг гуйхаар ирлээ хэмээн өгүүлсэн. Нагараажа өгүүлрэн. Тийм бөгөөс чандман эрднийг олох уяа маш бэрхгүй за. Тийм атал өдгөө чи миний энэ оронд харшид 2 сар болтол суугаад бидэнд Бодисодвагийн явдлыг үзүүлж бидний тахлыг амсваас чандман эрднийг өгсгөө хэмээн өгүүлсэнд их өглөхт нь чиний өгүүлсэн ёсоор болтгой хэмээн өгүүлв. Тэндээс нагараажа 2 сар болтол элдв зүйлийг хөг дуунаар тахиваа. Бодисодва бэр тэдгээрт 2 сар болтол 4 рид хөлийн номын зүйлийг үзүүлээд харьсгаа хэмээн өгүүлсэн нагараажа оройдох чандман эрдэнэ лүгээ тайлж өргөөд ийм худаггүй чим бат сэтгэлд их богд төрөлт чи магад бурхны худгийг олмой за чи хизээ бурхан болвоос би бээр чиний нөхөр болсугай хэмээн худаггүйсэнд Бодисодва бээр тэр ёсоор болтугай хэмээн өгүүлээд нагараажа энэ чандман эрдэнийн агуй хүчин хэдий чиний буй хэмээн асуусанд нагараажа өгүүлрэн 4000 бээрийн төдий газрын орчин тойрон хүссэн ёсоор хурмит оруулан чадмай. Бодисодва бээр хэмээн энэ чандамны хүчин их буй атал миний хүссэн ёсоор бүтээж үл чадмуу хэмээн сэтгэж төдий харж ирэх үед нагараажаас нөхөд сэлд бүгдээр тэр хотын гадна хүртэл Бодисодваг үдээд харив. Төдий Бодисодва явсанд холоос гэлбэлэн бадрах тийм нэгэн алтан хотыг үзээд Бодисодва тэр хотыг чиглэн одоод хүрсэнд тэр хотыг 7 давхар суугаар хүрээлүүлээд сувг тутмын дотор хорт могоосоор дүүргэснийг үзэв. Тэр Бодисодва нь асархуй сэтгэл үүсгэсэн тэдгээр могоосын хоорт сэтгэл амарлсанд тэдгээр могоог гიშгсээр одсонд тэр хотыг бээр 2 могоо орож 2 могоон тэргүүн хаалхан тулсан ажгүй. Тэр 2 могоо Бодисодваг үзээд толгой юугаа дээш өндийлэх гэж хор хийхийг завдсанд Бодисодва нь өршөөж асархгүй сэтгэл үүсгэсэн. Тэр 2 могоо хорт сэтгэл нь амарлаж тэргүүнээ урд ёсоор хөвтсөнд Бодисодва тэр могоон тэргүүнийг гიშгээд дотор орвоос хотын дотор үлэшгүй орд харшид суусан нагараажа Бодисодваг холоос үзээд ийм хэмээн сэтгэвэ. Миний энэ орон 7 давхар суугаар хүрээлүүлээд сувг тутам хорт могоосоор дүүрсэн бүлгөө. Лусба ягшаас өөр бусад хэн бээр ирж үл чадахгүй. Атал энэ хүн хэн буюу хэмээн асуусанд гайхаж холоос угтан мөргөж хүндлээд эрднийг тавцан суулгаад төдий тэндээс элдв зүйл 100 амтад эдэнийг бэлтгээд өргөн зооглолоо. Эдээ зооглосны хойно богд төрөлт чи юу хэн боёо юу хэрэглэн явдмой хэмээн асуусан. Би замбуу твдэх хүн буй за. Замбуу твийн өчүүхэн хишигт амтанд эд ба эдээ ба ундааны тул нэгнээ хөнөөж алаад 10 нүгэлт үлсийг үлдсэний дараа үхээд цац 3 муу заяан дунж байна. Би тэднийг нэгүсгүй аврахын тулд их хаан чамаас чандман эрднийг гуйхаар ирлээ хэмээн өгүүлсэн нагараажа өгүүлрэн. Чандман эрдэнэ олгоё хялбар бус буй за. Тийм атал богд чи надаас гуйхаар ирсэн ажгүй. Өдгөө манай энэ оронд 4 сар болтол суугаад бидэнд ном үзүүлээд бидний эдгээр тахлыг амсваас бээр чандман эрднийг өгсөгүй хэмээн өгүүлсэн Бодисодва бээр чиний өгүүлсэн ёсоор болтгой хэмээн өгүүлв. Төдий нагараажа 4 сар болтол элдв 100 амтад эдэнийг бэлдээд өргөж
Олон хөг дуунаар дахин сув. Бодисодва бээр агуй их хөлөг номыг үзүүлсэнд нагаар ажаа маш баясаад бусад лус ба бусад ягшаас үл зөвлөлдөн хамаг хэрэгтнийг сэтгсэн ёсоор өргөв. 4 сар болтол суугаад Бодисодва харьсаваа хэмээн өгүүлсэнд нагараажа оройдох чандман эрднийг тайлж Бодисодвад өргөөд ийн хутгагүй. Чимбат сэтгэлд богт төрлөختөө. Чи магдаар бурхны утгыг олмой за. Чи хизээ бурхны утгыг олвос би бээр чиний нүхтийн манлай болж чамайг тахигч болсугаа хэмээн хутга гуйсанд Бодисодва бээр тийм болтугай хэмээн өрөөгөөд нагараажа энэ чандман эрдний агуу хүч нь хэдий чинээ буй хэмээн асуусан нагараажа өгүүлрүүн. 8,000 бээрийн төдий газрын орчин тойрон эрдэнсийг хурамд оруулаад аав аль хүссэн өөрөө битүүе хэмээн өгүүлсэнд Бодисодва машид баясаад ийн хэмээн Замбуу ТV-ийн ахуй 7,000 бээрийн үлдэхүйе буй за энэ чандман эрдэн нь игээрлийг минь хангав хэмээн сэтгэж урьд хожид олсон 3 чандман эрднийг дээлнийхээ захад цоолж харж ирэх үед нагараажа нөхөцөлд үдээд харив. Төдий Бодисодва нилийн газраа хүрээд чандман эрднийг гартаа барьж ийн хэмээн хутга гуйлаа. Эдгээр чандман эрдэн нь үннээр чандман эрдэн мөн л бол огторгуугаас нисэж явах минь болтугай хэмээн өгүүлээд сагц огторгуугаас нисээд далайн аюулаас томилж хязгаарт хүрсэнд өчүүхэн амран суугаад нойрсож унтсанд далай дахь өчүүхэн лусын ийн хэмээн зөвлөлдөв. Энэ далайд энэ 3 чандманаас нэн үлэм чандман үгүй буй за. Ийм эрдэмт чандманыг энэ хүн аваад одож үл болмуй. Энэ 3 чандманыг бид хулгайлж авсгай хэмээн зөвлөлдөөд Бодисодваг унтсан цагт тэр 3 чандманыг лус хулгайлж авав. Бодисодва сэрж үзвээс чандман үгүй ажгүй. Төдий Бодисодва ийн сэтгэрүүн. Энэ чандманыг магад далай дахь лус хулгайлсан буй за. Надад хэдий чиний хүчин буйл бөгөөс би далайг гадагш асгаж ширгээс үгүй. Тэр чандман юугаа гартаа оруулвас нааш хоосон үл харимуу хэмээн тангаргалаад далайн захад одоод лаг мэлхийн хүндий ясаар далайг утгаж асгахуйд далай дахь лус түүний сэтгэлийг ухаж ийн хэмээн өгүүлрүүн. Хүн чи энэ далайг юуны тул утгамуй? Энэ далайн гүн хязгаар агуй их бөгөөд 30,000 бээрийн төдий бүлгөө. Хөвчин Замбуу ТV-ийн хамаг хүн ширгээж үл чадах бөгөөтөл чи ганцаар яахан чадмуй? Тусгүй. Бүү зов хэмээн өгүүлсэн Бодисодва өгүүлрүүн. Нэгэн хүн үйлийг үйлдвээс ямарваа үйлийг үл бүтээхгүй буй за. Миний олсон тэдгээр эрдмээр хамаг амьтныг туслах ба жаргуулах болоод түүний ачаар бурхны утгыг олмоо за. Тэмийн тул сэтгэлийг зүйдэхгүй энэ далайг хөсөр асгавас юуны тул далайг ширгээж үл чадмуу хэмээн өгүүлв. Тэр цагт Виншүү тэнгэр тэргүүтэн холоос Бодисодва ганцаар олон амьтны өдөс хатуучхыг үзэж тэдгээр нь Бодисодваг гайхахаар үзсүгэ хэмээн сэтгээд нэгэн нэгэндээ зарлаж хамаг бүгдээр Бодисодвын дэргэд хурч ирээд Бодисодвын тэрд усыг асгахыг үзээд төдий тэр хамаг тэнгэр нар тус тусын тэнгэрийн дээлийг тайлж усанд дүрээд татаж гаргасанд далайн ус 40 бээрийн төдий ширгэв. Хоёронтой дүрж татваас 80 бээрийн төдий ширгэв. Гуравтаа татаж явбас 120 бээрийн төдий ширгэсэнд эдгээр лус машид айн эмээгээд Бодисодвын дэргэд ирээд ин хэмээн өгүүлв. Бодисодва чи далайг үл ширгүүлтүгэ хэмээн өгүүлсэнд төдий Бодисодва байв. Тэр лус нь чи тэдгээр чандман юугаан юу хэмээн өгүүлсэнд Бодисодва өгүүлрүүн. Хамаг амьтнаа тус хүргэхийн тулд би бээр хэрэглэх бүлгөө хэмээн өгүүлсэнд тэдгээр лус өгүүлрүүн. Тийм бээр бөгөөс далайн дотор олон амьтан буйл бөгөөтөл юуны тулд энэнд үл тусламүй хэмээн өгүүлсэнд Бодисодва өгүүлрүүн. Далай дотор олон амьтан буйл бөгөөс бээр тэдэнд үгээгүй зовлон үгүй буй за. Замбуу ТV-ийн хамаг амьтан эдийн тулд нэгнийг хөнөөж хор хүргээд 10 нүглийг төгсөөр үлдэж үхээд сац амьтан тамд төрмүй за. бид тэднийг аврахын тулд л эдгээр эрднийг авахаар
ирсэн бүлгөө хэмээн өгүүлвэс. Тэдгээр лус бээр чандамныг авч ирээд бодисодваад харин өгвөө. Далай дахь тэдгээр тэнгэр бодисодвын ийм чин бат сэтгэлд хичээнгүйг ухаж энэ магад бурхны хутгийг олмоцаа хэмээн сэтгээд ийн хутаг гуйрв. Бодисодва чи хизээ бурхны хутгийг олвоос бид бээр чиний нөхдийн манлаа болтугай хэмээн хутаг гуйв. Тэндээс бодисодва тэр чандамныг аваад дээр окторгуугаас нисэж газартаа хурч ирээд урд ханилж ирсэн худалдаачдыг амгалангаар хурч ирвүү хэмээн асуув. Тэдгээр ханилсан худалдаачин бээр бодисодваг үзээд маш их гайхан байсан. Төдий Габили Бирманы герт туслан одсонд тэр Бирман бодисодваг харж ирснийг мэдээд хамаг бүгдээр хаалгаа нээж гарч шуугтаад машид байсан. Хамаг ханилсан худалдаачин лугаа хоримллоо. Тэр цагт бодисодва чандман эрднийг аваад гэртээ орсонд тэр эрдний ачаар тэр Бирманы хамаг санг бээр дүүргэв. Төдий Габили Бирман нь элдв зүйл эрдэнсээр охиноо чимж эрдний савд усаар дүүргэж бодисодвын бие гар хөлийг угаагаад охиноо гараас нь бариулаад бодисодвад өгөв. Бодисодва бээр авсанд Бирман маш баясаад 500 инж охин ба 500 зааны бээр эрдэнсээр чимэж олон хүүг дуунаар бодисодва нөхөд сэлтийг мордуулав. Тэр цагт өглөгийн эцэг их хоёр хүүгүүнээ хагацсныг тул нас турхар уйлснаар эцэг их хоёрын нүд бээр сохор болсон ажгүй. Төдий бодисодва гэртээ хүрээд эцэг ихтэй мөргөөд гараас нь тарсанд эцэг их хоёр нь хүүгүүнээ мөн бүхийг мэдэж өгүүлрэв. Их өглөгт чи минь манийг төвчж одсныг хойно бидний нүд бээр сохор боллоо. Чи далайд одоод юун олж ирэв хэмээн асуусанд их өглөгт тэдгээр чандамныг эцэг ихтэй гарт нь бариулав. Миний олсон энэ бүлгөө хэмээн өгүүлсэнд эцэг их нь тэр чандамныг гартаа авч дарж үзээд энэ мэт чулуу миний санд олон бүлгөө. Үүний тулд чи өдий чинээ бэрх явдлаар зовсон чинь юун ажгүй хэмээн өгүүлсэнд төдий бодисодва тэр чандамныг харин авч эцэг их хоёрын нүдийг арцсанд их салхинаар үйлсийг нь хөөн арилгасан мэт эцэг их хоёрын нүдээр тодорхойя үзэх болов. Төдий эцэг их хоёр машид баясаад хөвгүн чиний энэ магад чандман мөн ажгүй зовбоос бээр тусад нь их ажгүй хэмээн өгүүлсэнд төдий их өглөгт эрдэнсийг гартаа бариад чи үнэн магдаар чандман эрдэн мөн л бөгөөс эцэг эхийн минь доор бээр 7 зүйлээр эрдэнсээр бүтсэн давцсан болоод дээр бээр эрдэнсийн цомирлог тогтох болтугай хэмээн хутаг гуугаад сац тэрхүү ёсоор бүтээд хааны хамаг сан хөмрөг дүүрв. Төдий 80 бээрийн төдий газарт хүрэгч тийм нэгэн заанд хааны элчийг унуулж Замбуу твийн хамаг улсад тийм тунхаг тархав. Их өглөгт далайгаас үлэмж эрдэмт чандман эрднийг олж авч ирээд өдгөө 7 хоногт эрдэн тэргүүтэн дээл ба идэ ба хамаг хэрэглэгдэхүүн эд таваарыг хурмит оруулах буй за та бүгдээр тус тусдаа таалагдтун авахтун хэмээн тунхаг өгөв. Төдий их өглөгт биеэ угаагаад шин дээл өмсөж тэгш сайхан талд дуваац туг байгуулж дуваацыг үзүүртэн чандман эрдэнсийг уйж гартаа хүлсийн сав бариад дахиж ийн хэмээн хутаг гуйв. Энэ Замбуу твийн хүн нь ямагт үгээгүй дутуу буй ажгүй. Би тэдэнд тус хүргэмүй за. Чандман эрдэн минь ээ. Чи худал бус үннээр чандман мөн л бол. Амьтан тус тусдаа ямарыг хүсвээс тийм хүссэн ёсоор хурмит оруулах болтугай хэмээн хутаг гуйгаад сац 4 зүгээс догшин хийх хөдлөөд хамаг муу буртгуудыг арилгаж ариун болов. Түүний хойно нарийн хур ороод тоосыг дарсны хойно анх тэргүүн идэ ба ундаа ба элдв зүйл 100 амтад хурмит оров. Түүний хойно тарианы үр хурмит оров. Түүний хойно дээл ба торгос хурмит оров. Түүний хойно эрдэнэс хурмит ороод Замбуу твд эрдэнсийн цогцоор огоот дүүрж бүрөв. Эрдэнсийн хайрах ба тоосох чулуу мэт болов. Бодисодва тэр мэт хамаг бүгдийг хангуулж Замбуу твийг хамаг хүнийг ийн хэмээн захирав.
Ай Замбуу ТV-ийн хамаг амьтан та дээл ба идээ ба эдийн тул нэгнээ хөнөөж ямагт нүглийг үлдэж энэ төрөл эгүүтгээд цац гурван муу заяанд унаад харанхуугаас харанхуй додмуу за. Би та бүгдийг нэгүүлсэж аврахын тулд олон аюул ба олон зовлонгоор зовж далаагаас чандман эрднийг авч ирээд өдгөө таныг ямарваа эд таваараар мундалгүй болговоо. Өдгөө та бүгдээр муу нүгэлт үлсийг төвчээд 10 буйны үлсийн мөрт ороод бие хэл сэтгэлээ бэхлээд дээд буйны зүгт хичээхдүгэ хэмээн элдв аргасын үүднээс тэдгээр хамаг амьтны дээд буйны мөрт удирдаг оруулав. Тэдгээр нь 10 буйны үлсийн мөрт хичээснээр Замбуу ТV-ийн тэдгээр хамаг хүн төрөл эгүүтгээд дээд язгуур тэнгэр нар болон төрөв. Тэр цагт тэр учирдах түүний эцэг Негрода нэрт Бирман нь өдгөөдөх миний эцэг Судадаана хаан бүлгөө. Тэр цагт тэр учирдах түүний тэр их нь өдгөөдөх их минь Махамая хатан бүлгөө. Тэр цаг тэр учирдах их өглөгт нь өдгөө би бүлгөө. Тэр цаг тэр учирдах мөнгөн хотод суусан Награжаа нь өдгөө шарын хүүгэн бүлгөө. Тэр цаг тэр учирдах Биндеря хотод суусан Награжаа нь өдгөө Мудагалаяна бүлгөө. Тэр цаг тэр учирдах Алтан хотод суусан Награжаа нь өдгөө Ананд болоо. Далай дахь тэнгэр нь эс түрдсэн бүлгөө. Энэ Ананд нь Награжаа болон төрсөн тэр цагт бээр намайг хүндлээд цагт мэргэн болсон болоо. Өдгөө хүртэл бээр мэргэн босны тул гурван таллыг бээр түүний сэтгсэн ёсоор би сойрхлоо. Тийм хэмээн зарлаг болсонд Ананд баясан биширч баруун өвдгөөрөө хөсөр сөгдөөд алгаа хамтадгаж ийм хэмээн өчөв. Бурхнаа би хизээ амьд нас сурахар чамайг хүндэлсэвэ хэмээн өчвөөс Бурхан бээр баясаад түүнийг зөвшөөсөнд олон нөхдийн зарим нь үргэлжид орсны үрээс дайныг дарсны үр хүртэл олов. Зарим нь Бирадага буудын худагт сэтгэл үүсгэв. Зарим нь няцалгүй газрыг олж даган баясаад элд баяслаа.